Come in. Come in. Цаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн намайг Ука төмөр гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ маш энгийн нэгэн харьцааны тухай ярих хүслээ. Тэгэхээр энэхүү харьцааг би Хэбегийн харьцаа гэж нэрлэж байгаа. Энэхүү харьцаа нь бидний амьдрал ирээдүйд хаа хүрэх вэ гэдгийг урьдчилан хэлж өгдөг харьцаа гэж болох юм. Тэгэхээр энэхүү Хэбегийн харьцаа гэж ямар харьцааг хэлээд байна вэ гэвэл хөгжим баясах, хөгжим боловсрох хоёрын харьцаа байгаа юм а. Өдөрт та хэдэн минутыг хөгжим баясахад зарцуулж байна вэ? Түүндээ хэдэн төгрөг зарцуулж байна вэ? Өдөрт та хичнээн минутыг хөгжим боловсроход зарцуулж байна вэ? Түүнд хэдэн төгрөг зарцуулж байна вэ гэдгийн хоорондын харьцаа байгаа юм. Тэгэхээр судалгаагаар ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа юм. Хүн зугаагаа гаргаж байгаа 50 минут тутмын зөвхөн 1 минутанд хүн суралцж байдаг амжилтаагаас. Тэгэхээр хүн өглөө басна, телевизээр асаан, радиогоо асаан, сонин сэтгүүл барьж авч уншин хөгжим баясж байгаа. Ажил руугаа явна, автобусандаа суун, машиндаа суун, утсаар ярина, мөн хөгжим сонсно, тэр хөгжим баясж байгаа. Ажил дээр очно, ажлынхантайгаа буу хална, юу хийснээ ярина, юу хийх тухайгаа ярина. Тэгээ би бинтайгаа Twitterт нь, Facebookт нь, YouTubед нь хөгжим баясж байгаа. Тэгсээрээ байгаад ажиллаа таарна. Нөгөө хэлсэн масаараа баарандаа суун, ресторандаа суун, цагийг хамтдаа өнгөрөөнд хөгжим баясж байгаа. Тэгээ гэртээ ярин телевизээр асаан, радиогоо асаан, сонин сэтгүүлээ барьж авч уншин, ядарна, унтна. Тэгэхээр энэ орчин үед бидний хөгжим баясах зүйлүүд маш их байгаа. Хаашаа харан тэнд хөгжим баясах боломжууд гарч ирж байдаг. Наад зах нь уцаа бариад авахд тэнд хэдэн минут зарцуулдаг тийм ээ. Интернет руу яваад ороход тэнд хэдэн цаг зарцуулдаг гэж бодоход маш амжилттай байгаа зү. Тэгээ амралтын өдөр болохоор энэ байдал нь бүр 2-3 дахин илүү их нэмэгдчихэд. Тэгэхээр эдгээр зүйлүүд нь бидэнд эргэж наалдах зүйлийг бодоход магадгүй найз нөхдийнхаа хүрөөг тэлэх баг. Тэгээд цөөхөн тохиолдолд ганц хоёр юм шинээр сурдаг. Гэхдээ тэр нь хангалттай биш. Тиймээс тухайн үед сэтгэл санааг сайхан болгодог ч гэсэн өдрийн төгсгөлд бид эргээд л нөгөө байдалтай хуучин байдалтай ордог. Тэгэхээр амьдралаа сайжруулж орлогоо нэмэгдүүлэхийн тулд сэтгэл хангалуун амьдрахын тулд бид энэхүү Хэбегийн харьцааг сайжруулах хэрэгтэй болдог. Тэгэхээр та өнөөдөр өөрийнхөө хөгжим баясах, хөгжим боловсрох харьцаагаа мэдэх үү? Хэрвээ үгүй бол энэхүү харьцааг хэрхэн гаргах тухай би товчхон өнөөдрийнхөө бичлэгтэр хийхийг хүслээ. Тэгэхээр та цаас харандаа аваад нэг тал дээр нь хөгжим баясах гэж бичээд, нөгөө тал дээр нь хөгжим боловсрох гэж бичээд, хөгжим баясах тал дээр та өнөөдөр кинонд хэдэн төгрөг зарцуулж байна? Кинонд хэдэн цаг зарцуулж байна, хэдэн төгрөг зарцуулж байна. Кабелийн телевизэнд та хэдэн төгрөг төлж байна, түүнийг үзэхэд хэдэн цаг зарцуулж байна. Сонин сэтгүүлд та хэдэн цаг зарцуулж байна, түүнд хэдэн төгрөг зарцуулж байна. Найз нөхөд амралт бүх хөгжим баясах зүйлүүдэд нэгнгүү жагсааж бичээд тэнд хэдэн цаг зарцуулж байна, тоог нь бичээд хэдэн төгрөг зарцуулж байна гэдгийг бичээд. Дараа нь нөгөө хөгжим боловсрох гэдэг багны дагуу та өнөөдөр өөрийгөө хөгжим боловсруулахад юу хийж чинь ном худалдаж авч явал хэдэн төгрөг түн зарцуулж чинь түүнийг уншихад хэдэн цаг зарцуулж байна. Кассет, аудио бичлэг, CD мэргэжлийн дагуу өөрийгөө хөгжүүлэх дагуу худалдаж авсан бол түүнд хэдэн цаг зарцуулж байна, хэдэн төгрөг зарцуулж байна. Курс, сургалт, семинарт хэдэн төгрөг зарцуулж байна. Түүнд хэдэн цаг зарцуулж байна. Тэгээ сард гэдэг утгаар нь гаргаад үзээрэй. Нэг сард хэдэн төгрөг зарцуулж байна, хэдэн цаг зарцуулж байна. Тэгээд нийлбэрийн доор нийт хэдэн төгрөг зарцуулж байна, хэдэн цаг зарцуулж байна. Хөгжим боловсроход хэдэн төгрөг зарцуулж байна, хэдэн цаг зарцуулж байна гэдгийг бичээд тэгээд нийлбэрийн гаргаад хооронд нь харьцуулаад үзээрэй. Гарсан нийлбэрт нь хөгжим баясах хад зарцуулж байгаа цаг, мөнгө төгрөг хөгжим боловсрохоос илүү их байвал яагаад та өнөөдөр өөрийнхөө хүссэн хэмжээний тэр мөнгө төгрөг, хүссэн хэмжээний амжилтыг хүссэн хэмжээнийхаа тэр амьдралыг олж авч чадахгүй байна вэ гэдэг хариуг дөнгөж сая оллоо гэж бодож болно. Тэгээ гаргасан Хэбегийн харьцааг хараад өөрөөсөө энэхүү асуултыг асуугаад үзээрэй. Би цаг, мөнгөө зүгээр л тухайн үеийн сэтгэлийн түгшүүрээ багасгахын тулд зарцуулж байна уу? Эсвэл зорилгоо биелүүлэхэд зарцуулж байна уу гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Дахин асуугаад үзээрэй. Тэгээд мэдээж энэ бүгд таны цаг, таны мөнгө, мөн таны сонголт. Гэхдээ
мөн таны ирээдүй бас байгаа шүү гэдгийг би давхар хэлмээр байна. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Энэ хөгжим баясах, хөгжим боловсрох хоёрынхаа харьцааг гаргаад түүнийхээ харьцааг сайжруулахыг үзээрэй. Дор хаяж тэнцвэртэй болохыг хичээгээрэй. Тэгээ хэрвээ хөгжим боловсрох цагаа, хөгжим баясах цагаасаа бүр илүү гаргаж чадчихвал бүр сайн. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.